Хөгсөвд 2026 олон улсын мөсний наадмын үеэр сээр шалгах тэмцээнийг зохион байгууллаа. За тэмцээнд 10 гаруй аймаг орон нутгаас 60 гаруй тамирчин оролцсон байна. Энэ жил тэмцээний зохион байгуулагчдын зүгээс 400 сээр бэлдсэнийг тамирчид бүгдийг нь хугалж дуусгажээ. Энд тэмцээн зориулж бэлдэж авчирсан маш олон том сээрнүүдийг хугалсаар бүх сээрийг маань хугалж дуусаад сүүлийн секундын төрлөөр авраг маань шалгарсан байгаа. Зохион байгуулагчдын зүгээс ер нь хэр их сээр бэлдсэн бэ? Ер нь ингэж одоо дуусна гэж та хэд байна? Би ерөнхийдөө 400 сээртэй ирсэн. Өмнөх жилдээр 400 сээртэй ирэхээр бүр хөрөлцөөд илүү гарч ирсэн бол энэ жилийн тэмцээн маань маш өрсөлдөөнтэй маш олон аваргууд маань зорж ирж оролцсон учраас сээрийг тэсгээсэнгүй. За миний хувьд одоо 2021 оноос эхлээд өдөө хүртэл. Гэтэ одоо сүүлийн баг нэг 2 жил шахуу ер нь сээр зогсонгүй. Тэгээ өнөөдөр ингээд хөгсөвд төр дөрүүлсэндээ баяртай байна. 2 жил завсарцны дараа ингэж сайн байна. Яг тэгэл 2 жил завсартаад өнөөдөр бас одтой тийм азтай байсан юм билгүй дээ. Тэгээс 2 жил завсарцсан одоо нэг гар хөл бэлтгэлгүй байгаад байгаа болохоор бас жоохон муудчихлаа. Би яг 2020 оноос хойш яг хичээлж эхэлж байгаа. Тэгээ өдгөө яг 6 жил болж байна да. Анх тэгэл яг корона гарцсан байсан. Тэгэл бичлэг үзэл. Тэгэл за нэг ганц нэг сэр зогч үзээгээл. Тэгэл нэг ганц нэг хугалал сонирхолтой болол. Тэгэл одоо ерөн энэ яг энэ бит бос өвөө ингээд өвлүүлж тээж явж байгаа энэ хүн байна. Би энэ мөсний баяр дээр яг анх удаага ирж байна. Үнэхээр гоё болд юм байна. Яг өвлийн хөвсгөл далайг үзэх бол сайхан л байт юм байна. Ерөнхийдөө бол одоо нөгөө хүүхдүүд маань айгүйх сонирхож хичээлдэг. Одоо нөгөө эдэн наснаас гэдэг зүйл бол бас айгүй асуудалтай байгаа. Тийм учраас одоо нөгөө 13-аас доош насны хүүхдүүдийн маань одоо яс сайн бэхжээгүй байдаг учраас гараа маш сайн ороогоод тийм ээ өөрсдөө аюулгүй байдлыг сайхан хангаад жижигвтер одоо үхрийн сэрнүүдийг бол зохих юм боломжтой байдаг. Тэрнээс нөгөө насан туршид маань одоо мэрэгжлийн тамирчид гэдэг юм уу тийм одоо яг энэгээр олон жил хичээлсэн тамирчид маань бол тэмээний сэрээр голдо зохиж хичээллээд байгаа. Хөгсөвд мөсний наадмаар сээр шалгах тэмцээн энэ жил 4 дахь удаага зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн 17-оос доош болон дээш нас гэсэн 2 ангиллаар болт юм а. Энэ удаа 17-оос дээш наснд Булган аймгийн Баянуур сумын харьяат эзэн клубын тамирчин Гочоос руу 1-р ирсэн. Бүрангай аймгийн Баянөндөр сумын харьяат 9 өрлөг клубын тамирчин Бадам дэрж 2-дугаарт, 3-дугаар харинд Бүрангай аймгийн Хар орон сумын харьяат эзэн клубын тамирчин Чин Зориг шалгарлаа. Хар орон сумын харьяат эзэн клубын тамирчин Чин Зориг маань одоо